Улаанбархны вакцин бол 9 сартай 2 настайдаа хийгддэг. Тэгэхээр 9 сар хүртэлх насны хүүхэд бол ер нь дархлаагүй гэсэн үг. Тэгэхээр зэрэг 9 сар хүртэлх насны хүүхэдтэй хүмүүс бол нөгөө олон нийтийн газраар явахгүй байхыг гэж нь зөвлөж байна. За мөн 9 сар 2 настай хүүхдүүд вакциндаа бүр хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй учраас бас мөн адилхан олон нийтийн газраар явахгүй байхыг бол зөвлөж байна. Улаанбархны нөгөө нэг тээвэрлэгдсэн одоо гаднаас зөөвөрлөгдөж ирсэн халдрууд байгаатай холбогдолтой мөн бас нөгөө нэг сүүлийн тохиолдлууд маань халдвартай хугацаанд гадуур олон нийтийн газраар явсантай холбогдолтой бол нөгөө хавтлын үйлчлэгүүд мөн бас нөгөө нэг туралт халдрын халдвартай хүүхдүүд ялгаан онцлуулахаар маш ихээр ер нь бол ирж байгаа нэлээрж. Өглөө 8:30-аас хойш бол нөгөө 24 хүн ямарсан үзүүлсэн байна. Ихэвчлэн бол туралт халдвар тэгээ ханид томоотой хүмүүс их үзүүлсэн байна. Улаан эсрэгний халдвар бас их байна. Улаан эсрэглэн бол Streptococcus буюу Streptococcus гэдэг бактери өсөгддөг. Хоолой зэлгүүрийг Streptococcus өргөсүүлснээс болоод хүүхдүүдэд бол биеэр тууралт гарах тийм зөвөр илэрдэг өвчин байгаа. Тэгээ улаан эсрэг нь бол нэлээд ирсэн. Дээрээс нь салхин цэцэг бас нэлээд ирж байна. Салхин цэцгийн тууралтууд бас ирсэн байна. Салхин цэцгийнх бол нөгөө тууралт нь хүүхд болгоны ослоос шалтгаалаад их баг гарах нь бол янз янз. Тэрнээс биш бол бид нар ийм хэрэглээ шууд одоо тууралтын зогсоо авах юм бол аахгүй. Шинж тэмдэг имжлэг өгөөд вирус эсрэг өвчлөө ер нь бол нөгөө нэг шинж тэмдэг имжлэг өгөөгээд хүндрэлээс хэрэглээ очиж байгаа. Тэгээд улаанбархны үед бол олон хоног халуурдаг, нүд зах, нүд улааж өрөвснө, хамраас шингэн нус гоожно, хоолой сэрвэнэж ханиалгана, хоолой ларингит буюу түнхний бачуурл үүсгэн. За ер нь бол олон хоног халууршин саяны 3 шинж илэрж байгаад тэгээд дээрээс доош дис дараалтаагаар улаан толбонг өдрөд уралтад дээрээс доош гардаг. Одоо яг нөгөө нэг 6-7 тохиолдол байгаа байхгүй юу? Тэгээ гадуур хавтлууд нь бол яг одоогоор бол батлагдсан бол бас харьцан гайг болох шүү. Одоо яг дулаан орж байгаатай холбоотой хүмүүсийн хугацаа маш их нэмгэлдэг учраас дулаан хуцлаараа гэж зөвлөе. Одоо ингээ хүүтрэл өглөө оройд маш хүүтэн өдөртөө нэлийн гайг дулаахан үед болохоор хүмүүс дандаа хугацаа нэмгэлцэн. Тэгээ оройд их даарч хүрэх гээд идэг. Ингэснээс болоод дархлаас залрах гээд идэг. Тэгээд халдвар төвчнүүд өртөх гээд идэг. Тийм болохоор зэрэг хугацаа сайн дулаан өмсөөрэй. За тэгээд мөн болохоор зэрэг халдвар хамгааллын дэлмээ сахиж гараасаа аваарай гэдэг зөвлөж байна.